Монголчуудын хадгаламж сүүлийн 7 жилд 2.4 дахин өсөж 26.9 их найт төгрөгт хүрсэн. Үүний 83.3%-ийг иргэдийн хадгаламж эзэлж байгаа нь олон хүн ирээдүгөө илүү хариуцлагатай төлөвлөж, тэтгэврийн нас, хүүхдийн боловсрол, гинтийн хэрэгцээ зэрэгтэй өршлөн бэлтгэж эхэлсэнийг харуулж байна. Харилцах насны үлдэгдэл 4.4 их найт төгрөгт хүрч 5 дахин өссөн нь санхүүгийн идэвхтэй хэрэглээ өдөр тутмын гүйлгээнд банкны үйлчлэгээ улам өргөнөөр ашиглаж байгааг илтгэж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь зөвхөн тоо зүйлт биш, харин иргэдийн банк санхүүгийн байгууллагад итгэх итгэл, мөнгөнд хандах хандлага өөрчлөгдөж, санхүүгийн хувьд илүү ухаалаг, төлөвлөснийг бүрдэж байгааг илтгэнэ. Иргэдийн банкнд итгэх итгэлийг нэмэгдүүлж буй нэг чухал хүчин зүйл бол хадгаламж харилцах насны аюулгүй байдал. 1991 онд Монгол улс хоёр шаталтай банкны тогтолцоо шилжснээс хойш нийт 35 банк байгуулагдаж, тэдгээрээс 23 нь зах зээлийн эрсдэл, нэгдэл, дампуурал зэрэг шалтгаалan хаагдаж байна. Эдгээр үеүүдэд төрөөс хохирлыг барагдуулдаг байсан нь доктортой бус төдийгүй шудраг бус тогтолцоо болох нь ойлгомжтой болсон. Иймээс 2013 онд банкнд мөнгө хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдаж, иргэдийн хадгаламжийг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн. Үүнтэй зэрэгцэн хадгаламжийн даатгалын корпорац байгуулагдаж, арилжааны бүх банкуд албан журмаар даатгалд хамрагдах болсон. Энэхүү тогтолцоо нь иргэдийн мөнгө аюулгүй орчинд хадгалагдаж буйг баталгаажуулж, банкнд итгэх итгэлийг мэдтгүүлж нэмэгдүүлсэн чухал алхам боллоо. Тус корпорацийн үндсэн үүрэг нь арилжааны банкудаас даатгалын хураамжийг төвлөрүүлж, хадгаламжийн даатгалын санг бүрдүүлэх, мөн банкны үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд банкнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эсвэл татан буугдсан тохиолдолд харилцагчдад нөхөн төлбөр олгох явдал юм. Сонирхолтой нь харилцагч бид хадгаламж харилцагтаасаа даатуулахын тулд ямар ч хураамж төлдөггүй. Хуулийн дагуу автоматар даатгагддаг буюу даатгалын хураамжийг банк өөрөө төлдөг. Өнөөдрийн байдлаар иргэн болон хуулийн этгээдийн харилцах хугацаатай бол хугацаагүй хадгаламжийн данс бүгд хадгаламжийн даатгалд хамрагддаг. Тиймээс та хадгаламжтай бол аль хэдийн хамгаалтад багтсан гэсэн үг юм. За та бүхэн мэдж байгаачлан хадгаламжийн даатгалын корпорацийн хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах, улмаар Монгол улсын санхүүгийн салбарын доктортой байдалд одоо өөрийн өмнөд оруулах чиглэл өгөхийг тусгаалсан байгууллага. Бид одоо үйл ажиллагаа болоод 10 гаруй жил болж байна. Яг өнгөрсөн хугацаанд бидний тодорхой хадгаламж банк, капитал банк гэдэг ч юм уу банкуудыг татан буулгах, эсвэл өөр банк руу шилжүүлэхийн ажилд бас өөрийн голлох үүрэгтэйгээр оролцож ажиллаж амжилттай ажлыг зохион байгууллаа. Ойрын хугацаанд бол бид нар бол 3 чиглэлээр ажиллая гэж төлөвлөж байна. Одоо энэ санхүүгийн салбарын гол оролцогч байгууллагын хувьд энэ Монгол улсын санхүүгийн салбарт хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, одоо өөрийн байр суурийг нь баттгах энэ чиглэлээр ажиллаж хийж байна. За энэ нь бол мэдээж хууль, дотоод дүрм журмын өөрчлөлттэй холбоотой асуудал яригдана. За тэгэхээр энэ чиглэлийн ажил хийж байгаа. За энэ дээр бид нар бол компани засаглалын асуудал бас дээрээс нь бие даасан байх, хараат ус байх гэдэг энэ чиглэлийн ажлууд бол одоо энэ олон улсын байгууллагын зүгээс ч гэсэн бидэд бас санал болгож ярьж байгаа зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр нэлээд ажлууд хийж байна. Хадгаламжийн даатгалын корпорац нь бас өөрөө дэлхийн бүх оронд ажиллагаа явуулдаг. Бүх орон өөрөнгөсөө хадгаламжийн даатгалын корпорацтай. Дэлхийн 100 гаруй орны хадгаламжийн даатгалын корпорацууд нь одоо нийлээд олон улсын хадгаламжчдын даатгагчдын холбоо гэдэг байгууллагт бас үйл ажиллагаа гэж нэгтгэж явуулдаг байгаа. Тэгэхээр манай байгууллага өөрөө энэ сүүлийн 3 жилийн Евразийн бүсийн одоо хорооны тэргүүнээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ ажиллаж байгаагаа хүрээнд бид бас энэ олон улсын сайн жишг хадгаламжийн даатгалын байгууллагуудыг үйл ажиллагаа зохистой зөв явуулахад ямар байх ёстой вэ гэдэг шаардлагуудыг бол байгууллагатай нэвтрүүлэх ажлууд нэлээд хийж байна. Тэгэхээр энэ ажлын хүрээнд энэ эрсдэл суурилсан хураамж гэдэг зүйлийг бас бид нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. За энэ юу гэсэн үг гэхээр хадгаламжийн даатгалын корпорац өөрөө банкуудынхаа эрсдлийг үнэлээд шудраг буюу зах зээлийн зарчимд суурилсан илүү эрсдэл өндөртэй байгууллага нь хадгаламж эзэмшигчдийнхаа одоо эрх ашигыг хамгаалах, одоо тэр нөө эрсдлийг хаах, сан бүрдүүлэх хураамжаа илүү өндөр төлдөг. Эрсдэл багатай банкуд нь арай бас бага хураамжаа төлөх энэ чиглэлийн ажлуудыг бас нэвтрүүлнэ гэсэн зорилготой ажиллаж байгаа. Дараад нь мэдээж үндсэн үүрэг одоо гол зүйл юу гэдэг вэ гэхээр банк татан буугдахад тухайн хүний нөгөө хадгаламжийн даатгалын холбоорыг ямар хугацаанд одоо олох вэ? Илүү хурдан хугацаанд олох тийм шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ хугацааг илүү нөгөө удаан хурдан олгож байгаагаар нь тухайн байгууллага үйл ажиллагаа сайн муу гэдэг зүйл яриад учраас бид бүх төрлийн сувгаар одоо тийм энэ хадгаламж эзэмшигчдэд хэрэг нөхөн олгыг хурдан олгох энэ ажлыг бол зохион байгуулах одоо боломжийг бий болгох чиглэлээр боловсон хүчин, за техник, технологи бүх төрлийн ажлууд нэлээ сайжруулах чиглэлээр дотооддоо ажлууд хийж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бол бас бид нэлээ ахиж гаргасан. Одоо ирээдүйд ч гэсэн энэ чиглэлээр улам одоо сайжрахын төлөө ажиллах болно. Бодит жишээ гэвэл 2019 онд Капитал банк татан буугдах үед хадгаламжийн даатгалын корпорацаас даатгагдсан харилцагчдад нөхөн төлбөр олгосон. Хуулийн дагуу 3 жилийн хугацаанд хаан банкар дамжуулан харилцах хадгаламжийн данстай иргэд болон байгууллагуудад 20 сая төгрөг хүртэлх нөхөн төлбөрийг олгосон юм.
Тухайн үед 439,322 хадгаламж эзэмших бүртгэгдснээс 354,260 даатгцсан хадгаламжтай байсан бөгөөд нийт 44.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгохоос 39.6 тэрбум төгрөгийг амжилттай олгосон байна. Энэ нь хадгаламжийн даатгал боддоор хэрэгждэг санхүүгийн эрсдэл үүсгэхэд иргэдийн мөнгөн хөрөгийг хамгаалах чадамжтай тогтолцоо гэдгийг харуулсан чухал туршлага болсон юм. Товчхондоо айлч арилжааны банк санхүүгийн хүндрэлд орсон тохиолдолд хадгаламжийн даатгалын корпорац тухайн банкнд таны төгрөг болон гадаад валютын нийт 20 сая хүртэлх төгрөгийг хуулийн дагуу хамгаална. Ийхүү Монгол улсад хадгаламжийн даатгалын тогтолцоо бүрэн бүртжээ.